За сайн байцгаана уу эрхэм сонсогч нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Сувг маань 10,000 subscribe хүртэнд маш их баяртай байна. Бид бүхнийг дэмжиж сувгийг маань дагаж бичлэг бүрийн минь дорд лайк дарж комент бичлэг та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Цаашдаа өшөө олон сонирхолтой бичлэгээр уулзсана гэдэгтээ итгэлтэй байна. Нэр мартснаас сонсогчд маань ямар дуу яриулахыг хүсэж байгаагаа комент хэсэг болон description хэсэгт байгаа миний мэйл хаяг болон инстаграмаар илгээж болно шүү. За тэгэхээр өнөөдрийн та бүхэндээ уншиж хүргэх сэдв маань соц нийгмийн өвдөөс өөрийн үзэл бодлоо хамгаалан дэрсэлцснийхээ төлөө төрийн дайсан болж гянданд орсон чи эрийн санаар дэндээс оргож насан төгсдлөө ян хөвчөд эзэн суусан жинхэнэ уулын эзэн гэж хэлж болох уулын улаан цэнд хэмээх эрийн амьдралаас ярьж өгөхөөр бэлтгэлээ. За ингээд хамтдаа бичлэгтээ орцгоё. Манайхан бичлэг эхлэхийн өмнө сувгтаа subscribe хийхээ битгий мартаарай гэж хүсье. Соц нийгэмд арай өөр сэтгэлгээтэй бүхнийг хомроглон алж устгах үзэл суртлын мал болгодог байлаа. Энэ нийгмийг уваагүй, арчаагүй байдлыг шоолон инээснийхээ төлөө яруу найрагч Ринчингийн чойном, улс төрч лоох ууз сурмаачав, эгэлжирийн анчин цэнд хатуу гисгээл доромжлол гутамшгийг хүртсэн юм. Уулын улаан цэнд ажил хийхгүй гэж хэлсний төлөө улс орноос урвсан гэсэн зүйл ангар 10 жилийн хоригхол авсан билээ. Төв аймгийн мөнгөн мөрд сумын харьяат уулын улаан цэнд ой тайгад ангөрөө хийж улс нийгэмд ажил хийж үзээгүй нэгэн байлаа. Тэрний зүрх сэтгэлд ой мод ангөрөөл бодогдож сумын төвийн жижигхэн сүрэн дотрыг нь давждуулдаг байлаа. Ингээд ажил хийхгүй гэж хэлснийхээ төлөө улс төрийн гэмт хэрэгтэн болоод жаргалантын жангаланд ажигдан орой болгон тэнгэр ширтэн сон. Тэрбээр хязгааргүй тэнгэрт илэн халих бүрэгд даатархаж суусан хэрэг үз. Уулын улаан цэнд хэмээх идэрхэн эрд хянагч ихэд харгас хатуу хандан. Хоригдлууд хүртэл эх орноос орвсон этгээд эстүүлнэ. Нэг удаа цэнд уулын өрөөг ширдэж суугаад намайг зогсоох хан хэрэм хаанч байхгүй хэмээн дуу алдаж орхижээ. Тэрнийг байнга тандах үүрэг засангаас авсан бууны нохой энэ үгийг л хүлээж байж. Тэр дорол хянагч нарын жихэнд хүрлээ. Засан тэр дороо хуралдаж дарга нь уулын улаан цэнд гэдэг хоригдол болбоос ууланд ангөрөө хийдэг анчин хүн. Нэг тавиа туужхул барих гэж их зардал чирэгдэл гарна. Тэгэхээр энэ ялтныг яс цоочинд ял идлүүлэх нь зүйтэй гэж ярилцсан байна. Ингээд цэндийн идлээгүй үлдсэн бүх ялыг яс цоочинд идлүүлж уран дэрслэгчдэд цээрлэл үзүүлэхээр болжээ. Төв засангийн яс цоочинд үлдсэн ялаа идлэхээр очиход тэрний өрөөнд хүн амны хэрэг үйлдээд 10 жилийн хорих ял сонссон нэгэн залуу дээлийнхээ захыг хэмлэн уйлж суужээ. Цэнд тэрэнд хандан чи бид өдөр хоног тоолон дээлээ нөмрөөд хэвтээд байвал шоронгоос амьд гарахгүй. Амьдараа өвхөж бузар нийгмийн золиос болохгүй шүү дүү минь. Чамаг би бууны нохой биш гэж бодож байна. Хоёулаа энэ шоронгоос Эдмунд Дантес чиг оргоно гэж. Уулын улаан цэнд Монте Кристогон романыг хүнээр яриулсан байж. Ингээд 3 сарын турш шалаа цөмлөн ухаад оргоцсон байна. Ийхүү бичиж яваа адуунаас мөр барин унаад хан хинтийн ян хөвчийг зорьсон гэдэг. Уулын улаан цэндэд ямарч догшин эмнэг морийг хөлдөн суугаад бариад авчихдаг арга ухаантай нэгэн байлаа. Тэр хоёр амь зулбан олон хоног уулахад бараад нь мацны эцэст жигүүртнээс өөр амьд амтангүй шахам ян хөвчөд хөл тавилаа. Урд өмнө цэнд уг газарт ирж байсан болохоор анжтын удаг байгуулж хүнс хоол, тамхи зэрэг ойр зуурын хэрэгцээ зүйлс үлдсэн нь хിവэрэ байлаа. 10 хоногийн дараа гэхэд модны оройд шахан байр барьж чаджээ. Уг байр нь 2-3 хүн байж болох шувууны үүргэлтэй оромжтой бөгөөд цэнд залууг унтаж байх оронд алга болно. Бүр 7 хоногоор алга болдогт орогдол залуу гайхан нэгэнтээ та намайг унтаж байх оронд хаашаа ч юм бэ яваад өгөх юм. Дараа явахдаа дагуулна үздэй гэхэд цэнд уул хатанд урд өмнө амьдарч үзээгүй хүний толгойн эргээ бүтэн жил гардаггүй. Нөгөө тээгүүр чи битүү савнд олон сар суусан болохоор миний хөлийн аяыг үүсэхгүй ядарна. Тэгэхээр чи тэнхэрч авахыг бод. Ууланд ил хөл юм шиг байгаа боловч чи бид хоёрыг олон хүн харж байгаа шүү дээ гэж. Залуу гайхан энэ эзэнгүй ууланд та бид хоёроос өөр хэн байдаг вүлээ гэхэд цэнд Оросд гарсан 1911 оны хувьсгалаас зугтаж гарсан олон бүрээдүүд хан хинтийн ууланд бай. Тэд дургүй хүрснийхээ нээж буудаж мэднэ. Энээс гадна ан ууланд өрөө хийсэн ч амьдэрсэн ч дэвчээр хэрэгтэй. Энэ бүхнийг бодоод чамайг орхиод явсан юм. Насаараа сонор сэрэмж дэвчээртэй байхын тулд одооноос суралцаа гэсэн гэдэг.
Залуу хүү Цэндийг дараагийн 7 хоног даган ан гөрөнд гарчээ. Нэг мараас дахиад ямар ч хөдөлгөөн гаргахгүй бүтэн хоног хэвдсэн гэдэг. Энэ хооронд залуу хүү чилж ядрахын сацуу Цэндахаа би тань шиг яагаад ч амьдрч чадахгүй юм бэ? Тэгэхээр хүний бараа харагдах газар очие доо гэд уулнаас буух болов. Цэнд маш төвчээртэй хүн байсан бөгөөд модны мөчөр дээр 24 цаг ямар ч хөдөлгөөн хийлгүй сууж чаддаг байжээ. Залууг Төв аймгийн мөнгөн морд сум хүртэл дөхөөж өгөөд Цэнд за дүү минь өнөөдөр би шимаа гэхэд маргааш цагдаа нарт баригдана. Тэр цагт бүх хэрэгээ надад ихээр хүчээр дагуулад явсан гэж мэдүүлээрэй. Цэндээс зүгтж ирсэн ч гэсэн болно. Миний байгаа газрыг заадуулж асуувал чи мэдхээрээ сайн зааж өгөөрэй. Ах нь эрийн чадлаараа морины сайнаар хорвоог туулна гэж хэлээд давхан оджээ. Нөгөө залуу тэр өдөртөө шахам засангийн эрлийн группэд баригдан Цэндийгээ урдаа барин мэдүүлжээ. Ингээд эрлийн групп нөгөө залуугаар газарчлуулан явсан хэдий ч 7 хоног зүг чиггүй төрөөд буцсан ирсэн гэдэг. Цэнд урд өдрүүдийг ангөрөө байр оромж барих зэргээр өнгөрөөж байлаа. Үй нутаг ус хамаатан саднаа санан гансарч ийм шүлэглэн сов. Цогттайч дээр хадны шүлэг сийлсэнтэй адил модон дээр энэхүү шүлгийг сийлэн үлдээсэн байдаг юм. Бурхан халдун ууландаа бодон суудал амьдрна. Буруу нүгэл үйл дээгүйг бурхан хожим гэрчлэн. Хан хинтээ ууландаа хандлаа дуулж амьдрна. Хаяага хадарч яваагүйг халах томон мэднэ. Гурван голынхоо уснаас гуниган аястал амссан гэгийн тэнгэртээ сүгдэж гэрийн санаад санааширна. Хожим нь улаан байшингийн хоригдлууд гансарж гунихтай энэ шүлхэнд хаяхийн сайн дурын амбаар хамтлаг дуулдаг байж. 40 жил шоронд ял эдэлсэн буурай хожид Чимбат энэ дууны тухай хуучлахта. Шоронгийн хулгуурууд уулын улаан Цэндийг үлгэр шиг л бахархан ярьдаг байлаа. Цэнд шиг залсангийн ирлийнхнийг харанхуй хад мөргүүлж жингэр шиг гиншүүлж эргчлөөгөөр ааглаж амьдэрсэн хүн байгаагүй. Энэ дуу 25 жилийн ялтай хоригдлуудад урам зориг дэвчээр өгдөг байлаа хэмээн ярьдагсан. Ингээд бодохоор уулын улаан Цэнд хөвсглийн бааван төмрийн дэргэд хэлхийн эцэсгүй цуутай орогдол жинхэнэ уулын хүн байсан нь тодорхой юм. Хинтээ аймгийн мөрөн сумын орлогч даргын албыг хашиж байсан Давг гэдэг хүн тухайн үеийн мөнгөний ханшаар 1000 төгрөг хөвдөө завшижээ. Тэгээд гэмт үйлдэлээсээ болдохын тулд өөрийн шавь домогт орогдол Цэндтэй нийлж ян хөвчөд хамт амьдрахаар шийдэн нэг хайрцаг сумтай калибр буу үүрч хөгшин хээрмөр унаад гарц нохоогоо дагуулan хэрлэн гол сөрөн замд гарчээ. Бүтэн 1 сар уул хадаар Цэндийгээ бидэрсэн ч олгон бүүг хэл барааг энч олж харсангүй. Тэгээд нэг өдөр ихэд ядран том мангад модны дэргэд гансарч суутал моддын чөлөөгөөр өдрийн бодол шөнийн зүуд улсан уулын улаан Цэнд нь гараад ирэхэн тэр. Давг өөрийн шавь зартай орогдол Цэндийгээ хараад их хэд баярлаж хайр чим минь муу багш чинь тооцоо адаж мөнгө дутаагаад шоронд үүлээ эдэлхээс айгаад ууланд гарч чамтай нийлж шавуу шиг дураараа явъя гэж бодлоо. Намайг ойлгоно үсттэй гэж өөлгөн сөхрөн сууж. Цэнд нилээд зайтай мориноос буун завлан суугаад багш минь би таныг хөвчөд орж ирсэн өдрөөс чинь эхлэн дагсан. Ямар ч байсан надад гим хор хүргэхгүй юм байна гэдгийг чинь сайн ойлгож мэдсэн л дээ. Гэвч та миний сонгосон замаар явж болохгүй. Нэгдүгüүрт таны бие чинь дийлэхгүй. Таны бодлоор бол та үйлдсэн хэрэгээ эрдгэн хүлээгээд тэр шоронд нь орж төрөө соноосон ялаа идлээд гарахаа бодох хэрэгтэй. Өөрийнхөө хөвчөд амьдрий гэж бодож байгаа бол та бид хоёрд цуг байх боломжгүй. Би энэ төр засагт баригдуулаад толгоогоо шууд өчиггүй дастуулна. Тэгээд ч ус таныг чирж амигч навах болно. Тийм болохоор багшаа хоёр зам салсан дээр танд би зөвлөгөө болгож хэдэн зүйлийг хэлье. Та нэгдүгüүрт энэ нохоогоо устдаг. Таныг урдсандаа амарч байх хооронд нохойч нь хөвчөөр ан хайж яваад эрлийнхэнтэй таарвал шууд л дагуулад ирнэ. Хоёрдугаарт агны хангаа заавал урдаа гаргаж буудаж бай. Хойн зүгт Орос улсын хэлийг ойрхон байгаа гэдгийг ямагт санаж яв. Гуравт том ангаас амиа хамгаалах том буутай болоо гэж. Тэгээд гурий гэж хашгиртал дүүхэлцэн хүрэн халдсан зүстэй өндөр гихчийн том сэгмөр ойн гүнээс гинэт гараад ирсэн гэдэг. Уулын улаан Цэнд ангийн арьсаар говцос хийгээд өмсчихсэн. Цээжээрээ дүүрэн дайдтайсан бүсэлжчихсэн их өнгөлөг сүртэй харагдаж байсан тул давг хиймэр сүрдэн дарагдаад үнэхээр дуугарч чадсангүй.
Цэнд мөрөндөө мөрдөн эргэхдээ 48 төгрөгийн үнэтэй баавгатай чихэр атаг атгаар нь багшигаа өвөрлөө цацаад хөвжихэн гүн рүү ороод алгуулжээ. Хэсэг зуур алмаар нь зогсож байснаа даваг ууланд амьдрна гэдэг чинь мань мэдийн жолдроо ирчүүдийн хүсдэг тавилан биш юм байна. Хийсэн хэргийг хүлээгээд ялаа эдлэх нь үл зүйтэй юм байна. Энэ сайхан хиймэрлэг ирдэг гайвуулж засангийнхынд бариад өгчих юм бол хойд насанд дааж гимшээд барахгүй нүгэл болно гэж бодоод өндөр хан хотын зүг гарцнохоогоо давуулан морныхоо жолоог залжээ. Уулаараа овгөлсөн энэ дүүлэн тэр цэндийг төсвийн хідэн төгрөгнөөс хороож засангийнхан баривчилж хүчтэйгээ олон түмэнд харуулж гайхуулах гэж ихэд хичээсэн ч сайчин хүрээгүй. Домог мэт амьдрсан энэ нэр амьд зэрүүн ахуйтай лав засангийнхан баригдаагүй лээ. Тэрбээр нас дээр гарсан хойно нутаг усаа ихэд санагалзсан орой ихэрд гэрлүүгээ цовж яваа үхэр малыг хараад энэ үхэрт хүртэл очих газар байхад надад гүүгээд очих гэр орон гуйха цогдөх төр засаг гань ижил байхгүй гэхээр байчимддаг юм а гэж нэгэн оргодол залууд ярьсан гэдэг. Ямар ч ч өөр шигээ оргодол шээ бэлдээгүй тэрний өвхөлж гисэн уучир битүүлэг. Зарим нэг хүн тэрнийг анчид баавгатай андуураад буучихсан гэдэг бол баавгаад бариулсан гэдэг чирээ бий. Уулын улаан цэндийн шарил гэж олдсонгүй. Тэрний амьдарч байсан дөрвөн тийшээгээ задран онгойдог 20 гаруй байшинг хожим нь анчид олж ихээхэн хэмжээний ангийн ус Орос гурил бода буу сумыг олсон гэдэг. Баруун өнгөрний алт эрдэнсийг эрдэг шиг хинтэн ян хөвчөд цэндийн байшингуудыг эрэх ажил бүрээд анжтын дунд илбэг байлаа. 20 дугаар зууны дунд үед халахын шоронгоос эрийн чадлаар оргож цаг үетэйгээ зурж амьдрсан тэр бээр ууландаа нас нөхцөж цууд орогдлыг барьж цол нэмэх гэсэн хэрээнүүдийг даанч нэг баярлуулсангүй дээ. Өнөөдрийн та бүхэндээ бэлдсэн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Хэрэв бичлэг таалагдсан бол YouTube сувга subscribe хийгээд мөн бичлэг дээрээ лайк дарж комент бичээд үзхий бидгий мартаарай гэж хүсмээр байна. Таны дарсан лайк, бичсэн комент бүхэн бид бүхэнд дараагийн бичлэгийг оруулахад маш их урам дэмжлэг болж байдгийг хэлэхэд таатай байна.